Та өөрийгөө танилцуулна уу? Хар зургийн багш Даваад Дур байна. Техник технологийн дээд сургуулийн ерөнхий сургуулийн танхимын эрхлэгч инженер багш байна. За сайн байцгаана уу. Би техник технологийн политехник коллежийн Номын сангийн эрхлэгч инх жаргал байна. За би Монгол хэл уран зохиолын багш амглаа. За намайг Баяр Цэцэг гэдэг техник технологийн дээд сургууль политехник коллежийн нийгмийн ажилтан байна. За сайн байцгаана уу. Намайг Жаргал гэдэг нийгмийн ажилтан сэтгэл зүйч мэргэжилтэй техник технологийн политехник коллежийн нийгмийн ажилтан сэтгэл зүйчээр ажилладаг. Хог бол одоо л энэ бүх нийтийн тулгамдсан асуудал. Тэгэхээр энэ нь бидгээд ингээд дотооддоо ингээд хогийг ангилахыг хичээгээд байдаг. Харин гагцгүй одоо энэ томоохон одоо газрууд хог хаягдлыг ангилсан хэдий ч ачлалтан нэг байдаг. Тэгэхээр өөр байдлаар нэг хог ачлалтын ийм тусгай ийм салбарууд ч юм уу ийм ангиллын хог ачлалтын ангиллын ийм ангиллын ачлалтыг бий болгохгүй бол нэг аргаар ингээл нэг машин байн хогож чадахаар нэг ялгсан гэдээ ч хог нь өөрөө ингээд нэг одоо ачлалтаар ингээд бөөгнөрөд байгаа учраас хог ачлалтын ялгал ангиллтын гэдэг үр дүн бол гарахгүй нэг чараад байгаа. Тийм учраас ерөнхийдөө энэ хаягдл бүтээгдэхүүнийг албан байгууллагатай ээж гэрээ хийдэг, үн өртгөөр өсгдөг, хаягдмал одоо энэ төрөөс одоо энэ хог ангилдаг энэ байгууллагуудыг дэмждэг, урамшуулдаг, энэ дээрээс аян тодорхой хэмжээний одоо энэ аян урамшуул, төрөөсийн зөв хэмжээний урамшуул гэдэг ч юм уу тий дэмжлэг гэдэг ч юм уу энэ талаар нэг анхаарах зүйтэй хаа гэж бодчих. Тэрнээс ч иргэн хүнтэй энэ асуудлыг холбоод ойлгоод ингээд тий нэг байгууллага хог ангилдаггүйгээр нэг юм тэн дээр нь ингээд мухаад байгаа шин. Бүх нийтийн арга хэмжээ болох гэсэн. За хогийг бол угаасаа нөгөө лаазтай тий цаасын цаастай одоо ахын хэрэглээний хог гэх юм бол одоо бид нар гэртээ төмс ногоогоо арилгадаг штэ. Төмс ногооныхаа ясыг тусад нь уутна. Цаас бас нэг тусад нь уутна гэдэг юм уу тийм маягаар ангилж шил саваа бас нэг тусад нь гэх маягаар л ангилж хайна да. Их олон жилийн өмнөөс би нэг мэрэж хичээж эхэлж байгаа. Манай анги гэхэд бол 2 хогны савтай байгаа. Ус ундаа цаас гэлгар утны савыг нэгийг тусдна. Бусад хог хаягдлыг ахын хог гэдгийг нэг тусад нь би савлж хайдаг. Тэгээ манай сургууль бол нөгөө хог хаягдлыг ангилах бүр юм цэг байдаг. Тэгээ тэрэнд нь яг хүргэж одоо цэгт нь ангилж хаяхыг хичээдэг. Би бол өөрийнхөө хувьд бол хог ангилж хайдаг. Тэгээд хог ангилна уу гэсэн нэг 4 хогийн сав байгаа. Ингээд ангилдаг хогийн сав байгаа. Манай сургууль ерөнхийдөө давхар болгондоо байршуулсан байдаг. Тэгээд суралцагчдаа бас уриалгаад одоо нөгөө өнгүүд байдаг шүү дээ. Өнгүүдийнхаа дээр одоо жишээ нь цэнхэр гэхэд цаасан хог аялаа айно гэсэн тэрээс уншаад хогоос ангилж хайж гараа байгаль дээлтэй хүүхдүүд байгаараа гэж зөвлөж байна. За хог ангилж хаях талаар бол монголчуудын хувьд бол энэ их шинэлэг. Тий. Гэхдээ яг хуу сүүлийн жилүүдэд бол ялангуяа манай хүүхдүүд, манай одоо суралцагчид бол нэлээд сайн дээр анхаардаг. За бас хогоо англин ялгах, бие биендээ одоо тэр шаардлагыг тавих те танилцуулах, таниулах энэ тал дээр бол нэлээд идэвхтэй сайн ажиллаж байгаа. За тэгээ хог англин ялгахын нэг томоохон ач холбогдол бол юу юм бэ гэхээр жишээлбэл олон улстай хүлээн зөвшөөрөгдсөн дахиур хог буюу дахин боловсруулах боломжтой хогийг бид нэр ангилж ялгаснараа байгаль орчиндөө ээлтэй одоо тий үйл ажиллагааг бол хийж ийн гэсэн үг. За мөн цаас шил лааз энтрийг ангилж ялгаж хайснараа одоо дараагийнхаа үйл явц одоо дараагийн ажилтнуудын хүмүүсийн хийдэг одоо ажлуудыг хөнгөвчилж чадчихна гэж ойлгож байна. Тийм учраас энэ дээр манай одоо шин залуу үеийнхэн бол нэлээд анхаарч нэг ялангуяа одоо хогоо англин ялгаж хайж сурах нь бол маш том амьдралын одоо зөв дадал хэвшил болох юм а гэж ингэж ойлгож авдаг. Та өөрөө хогоо ангилж хайдаг уу? Гэртээ бол хогоо ангилж хайж эхэлсэн. Тий. Сүүлийн 3 сар нэлээд хичээж байгаа. Гэхдээ хүүхдүүдтэй тэрийг зааж өгнө гэдэг айгүй чухал юм байлээ. Хүүхдүүд нөгөө бага насны хүүхдүүд сайн мэдгүй ингээл нөгөө эсвэл заримдаа мартаад авчиад бүгдийг ингээ хийчдэг тохиолдол байдаг. Тэгээ тэрэн дээр жоохон гэр бүлийн хооронд асуудал үүсгээд байгаа. Бага. Ер нь ангилж хайж ийсэн үү? Ер нь байгаа гэдэг шүү дээ. За. Одоо бид нар ингээ сургуулиас гараад хогийн цэг рүү очиж гин. Одоо хогийн цэг дээр манай сургууль яаж хогоо ангилдгийг хамтаарцгаая. За энэ ч бол ингээд ер нь бол хуванцар ундааны савууд энэ ч ингээ ангилж хайдаг байгаа. Тэгээ дээшээ явах юм бол энэ ч манай үнцэн хог ангилж хайдаг яг хогийн эцэг байгаа. Тэгээ энэ ч болохоор ингээд яг хуванцрын хэсэг энэ ч болохоор ингээд одоо энэ цэнхэр улаан цэнхэр шар гэдэг ингээ ер нь бол ингээ
өнгөөр ялгцсан. Тэгээд яг хогоо энчээ ингээ ангилж хайдаг байгаа. Тэрний хогийн цэнийг иймэрхүү. За одоо бид нар яг сургуулийн үүдний хэсэгтэй. Тэгэнгүүт яг үүдний хэсгээр орж ирэнгүүт энчээ ингээд юм яг хог ангилж хайдаг хэсгүүд байгаа. Шил байна, цаас байна, хунцар гэдэг. Тэгээ бос тоог ингээд ер нь ингээ ангилж хайдаг хэсэг байгаа. Хог аягдлаа. Англи ядарч цай.